Дэлхийн монголчууд хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сувгат харуулаас асаж байгаа эрхэм танд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 11 минут болж байна. Радион 3 дахь студиэс хөтлөгч аргун хөтлөгч цэцэг найруулагч ундрах нар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээ өргөхөд бэлэн боллоо. Өглөөний мэнд аргун сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таныг сонсож байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллана. За мөн хурдан хэмнэлттэй амттай Red Panda түргэн хоолны газар хамтран ажиллана. За өнөөдөр 2025 оны 4 сарын 8-ны өдөр тохиож байна. Он гараад 98 дахь өдөр болж байна. За он тусахад 267 өдөр үлдсэн байна. За үргэлжлүүлээ цаг агарын мэдээлэлтэй танилцдаг 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 1 градусын дулаан байна. За тэгвэл өдөртөө 14 градусын дулаан байж шөнөдөө тэг градус сонно. Харин маргааш буюу 5 гарагт өдөртөө 17 градус шөнөдөө мөн тэг градус байна. Харин пүрэв гарагт бол өдөртөө 12 градусын дулаан байж хурд тундас орно. Харин шөнөдөө 9 градусын хүйтэ онохны энэ шүн 4-өөс 5 дахьын хооронд шилжих шүн нэлээд анхааралтай байх нь байна хүйтэ онох гэсэн. Харин баасан гарагт өдөртөө 3 градусын хүйтэн шөнөдөө 8 градусын хүйтэн бол бям гарагт өдөртөө 9 градусын дулаан байна. Тэгэхээр ер нь бол нэг 5 дахь өдөр нэлээд хүйтэн гэж ойлгож болох нь байна. За 4 сарын 8-ны өдөр ямар тэмдэглэлт баяр болж байгаа, тэмдэглэлт өдрүүд болж байгаа тухай зогсдурдээ. За өнөөдөр хүүхдүүдэд массажлах өдөр гэсэн байна. Хүүхдийн эрүүл мэндэд ер нь аж аргалд массажлах, илэг хийх нэг чухал байдгаа. Тэгээд далим сайхан далим юм байна. Хүүхэд бол массаж хийж сурах тийм өдөр юм байна. За өнөөдөр олон улсын гоо үзэсгэлэнгийн өдөр гэж бас хэлж болно. Олон улсын гоо үзэсгэлэнгийн өдөр гэж болж байгаа юм байна. За энэ миссийн тэмцээнүүдийг дэмжих зорилготойгоор ингэж хийгдэж байгаа олон улсын өдөр гэж хэлж болно. За тэгэд надад хамгийн сонирхолтой санагдсан нь өнөөдөр олон улсын identity гэж нэрлэдэг байгаа. За англиар бол identity гэж байгаа. Бид нар бол одоо өөрсдийнхөө пассвордуудыг, нууц үгнүүдийг зохицуулж сурах өдөр гэсэн байна. За энэ одоо хамгийн чухал одоо асуудлуудын орчин цагт нэг болж. За тэгэхээр 4 сарын 2 дахь өдөр ийм өдөр болгож тэмдэглэдэг болсон юм байна. За энэ олон улсын 2-3 холбоо нийлж хагаад за аюулгүй захим аюулгүй байдлын том олон улсын холбоотууд нийлж хагаад энэ өдрийг тэмдэглэх болсон. За тэмдэглэх болсон шалтгаан нь 2013 онд Target гэж маш том худалдааны байгууллага байдаг Америк нэгдсэн улсын. За Target гэдэг одоо онлайн шоп гэж ярина шүү дээ. Онлайн худалдааны төв. За ийм байгууллага байдаг. За энэ байгууллага 2013 оны 12 сард баахан хүмүүсийн мэдээллийг алдсан. За энэ Target гэдэг компани одоо 40 тэрбум долларын үнэлгээтэй бас авраг том компани. За ийм том компани мөртлөө яасан бэ гэхээр 70 сая хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан. За энэ дотор нь одоо 40 саяын одоо кредит карт тэр одоо банкны карт болон хувийн мэдээллүүдийн байгаа. За тэгэд энэ нэг талаас за компани асуудал байсан. Компанид энэ дээр алдаа гаргасан байж магадгүй. Энэ 3 дахь ч одоо яг энэ агааржуулалт суйрлуулдаг компанийнхаар дамжиж энэ мэдээллүүдийг олж авсан байгаа юм. Тэгэхээр одоо яг үндсэндээ Target гэдэг компани алдаагаас биш 3 дахь ч одоо энэ бэлтгэн гүйцэтгэгч компани алдаанаас нь дамжиж орж ирээд хактуулсан гэх юм уу одоо мэдээллүүдийг алдсан. За нэг талаас нэг ийм алдаа гарч байгаа. Нөгөө талаас энэ ямар нэгэн байдлаар firewall ч юм уу IT мэргэжлийн хувьд алдаа гарсан биш. Хүмүүс өөрсдийнхөө мэдээллийг маш муу мэддэг, зохицуулдаг болж таараад байна л да. Тэгэхээр тэрнээс нь болоод за өстой самарсан гэж хэлж болно. 200 сая долларын хохирлж учруулсан хэрэглэгчдийн за өөртөө ингэ байж байгаа. За энийг одоо хэнийг буруудах хэцүү одоо гол одоо Target гэдэг компани нэр хүнд навс унж байгаа юм. За ингээл бөө юм болсон. За иймэрхүү асуудлууд үе болоод байна. За Монголд ч гэсэн болж байна. Монголд одоо саяхан болсон эмнэлгийн мэдээлэл ч юм уу за гих мэд мэдээллүүд ингэж гараад байна. Тэгэхээр эргээд энэ дээр ямар бодлого баримтлах хэвээр ер нь ямар асуудал гарч ирсэн гэдгийг яриад санах өдөр юм байна л да. За одоо цагт хүн дунджаар ийм тооцоо байна. Ойролцоогоор ажлынхаа холбогдлолтой, за хувийнхаа холбогдлолтой нийтээрээ 80 гаруй нууц үг санах хэрэгтэй. Газрын нууц үг санах хэрэгтэй байна. За одоо бүгдээр ингэ тоолъё л да. За нэг хүн бол нэг банкыг бол бараг ашиглахгүй байх те. Нэлийн хэдэн банк. Ер нь бол дунджаар нэг 3 банк ч юм уу, 2 банк. За ер нь багтаа 2 банк ашиглаж. За тэгээд Facebook, Twitter, магадгүй Instagram. За дээрэс нь
магадгүй компьютерийн пассворд гэдэг ингээд төмөн юм бүгдээрээ санаж байгаа. За энэ дунд чинь сүүлд нь живж байна. Тийм шүү дээ. Юу болж байгаа мэдгүй яалаа гэж сандгүй. Тэгээ дахин пассвортаа одоо ингэж нөгөө шинжилж явахгүй л болчихсон бүтгүй болт юм л. Тэгэл ингээд оронгууд нүүдх нь айгу мангар ингээд бөө юм болж байгаа л ингээд шинэ пассвортаа хийсэн чинь та энэ пассворд 2 сарын өмнө хийсэн. Йоо тэгэл шинэ пассворд зохиох хэцүү байх хэцүү юм байдалтай болол. Тийм тохиолдолд гарч ирсэн л хэвчээ одоо. Гарч ирсэн зөндөө би бүр нэг удаа ингээ шинээр пассвортаа сольжоо заяа. Тэгээ буцаа сольжонгууд чинь шинэ пассворд хийх шаардлагатай болно шүү дээ. Сольсон пассвортаа тэр дөрөө мартчихсан шүү дээ. Йоо бүр амар тэр бол ч үнэхээр тэнийг асуудал байсан. Юу гэж хийлээ тэгээд яг нөгөө түрүүнээс санджаагаар хийхээр болохгүй. Ямар үсгийн томор, ямар үсгийн жижигээр хийжлээ, хаана зиг авчлаа гэдэг ч юм уу тий. Айгу хэцүү бэл. За тэгээд бүгдээр ингээд төсөөлөд үзэл та. Өөрийнхөө ер нь ингээд банкны одоо юунуудыг одоо пассвортыг алдчихлаа гэхэд бас энэ Америкт ингэдэм байна. Ийм хэрэг болсон байна. Хоёр одоо Мария Хернандес гэдэг юм багшийн талаар энэ ковид үеэр болсон. Ковид үеэр чинь багш нар чинь бахан зүүмээр л өстой энэ тэмдэл ингээл хөрхи талхисан байна л да тэр хичээлээ заа. Тэгэд хуурамч зүүм линк явуулаад тийш энэ багш юугаа мэдхүү очиад арцсан чинь юугаа алдсан. Баахан хувийн пассворд алдсан. За ингээд болоогүй. Энэ банкн доторх дансыг хөрхи олигтой байгаагүй хоослсон гэсэн чинь нэр дээр нь бахан зээл авцсан. Нэр дээр нь бахан зээл авцсан. Тэр зээл авсан хэдэн мянган доллар даваад за ингээд амьдралаа алдаад тэгээ буцаагаад энэ бүх мэдээллүүдээ өөрөх болгох гэж 6 сар зарцуулсан гэж. Хамгийн хэцүү нь энэ би өөрийгөө бүх одоо нэвтрдэг зүйлд өөрийгөө дахиж ихнээс нь батлах гэж зүгээр тэр нь ёстой. Тамийн ажил ясаа ингээд. Тэгэхээр одоо цагт бол энэ identity гэх юм өөрийнхөө хувийн энэ Facebook password энэ болгоныг алдна гэдэг бол аимшигтай зүйл. Аимшигтай. За тэгэхээр тийм одоо эрсдэл бол Монголд бол одоо үе гараад байна. Байгууллагууд ойлгож байгаа байгууллага миний бодлоор бас их цөөхөн байх шиг байна. Тэгээд дээрэс нь ийм бодлого баримталдаг болчих Америк нэгдсэн улсад. Zero Trust Policy буюу одоо ингээд бид нар өөрийнхөө ажил дээр өөрсдийнхөө ноутбукийг авчираад дотоод сүлжээнд ороод ингээд яг ажил болон хувийн ингээд орон зай ингээд халахад заяалахад хэцүү болчиход байгаа юм байна л да. Тэгэхээр ерөөсөө бүх одоо юм компьютерийг одоо итгэхгүй байх ёстой. Хяналтанд байлгах хэрэгтэй. Энэ одоо аргууных болохоор гайгүй гэж тэгж болохгүй бүгдийг л ингээд итгэхгүй байх хэрэгтэй гэдэг ийм бодлого баримталж байгаа. Дээрэс нь ажлын байр энийг нь хангахгүй. Ерөөсө хувийн хүмүүс өөрсдөө энийг зохицуулаад асуудал шийдэх нь чухлаа гэдэг ийм бодлого баримталж байна. Тэгэхээр одоо 80 гаруй одоо пассворд одоо яаж зохицуулдаг юм байгаа ингээд. Илүү шипи нэвтрүүлгээр яг нөгөө пассвордуудаа яг яаж зохицуулж ин гэдэг талаар шипи явсан л та. Тэгээд хүмүүсийн ихэнх нь хэлж байгаа нь болохоор нэг дотоор мэдж байгаа баталгаатай нэг 4-5 ийм пассворттай тэднийг ээлжлээд хийждэг гэсэн хүмүүс байлээ. Эсвэл нөгөө бүгднийг бичээд нөт дээрээ хадгалдаг хүмүүс байлээ. Эсвэл бичингүүтээ нөтөө алдчихвал яах юм бэ? Утсаа алдчихвал яах юм бэ те. Тэнгүүд цаасан дээр бичээд тэрийг нэг номын цавсар өөрийнхөө л мэдж байгаа номын цавсар хийдэг гэдэг ч юм уу те. Иймэрхүү шипинууд бол гарч ирж байна. Тэгээ энэ хамаагүй сүултээ амар санагдсан ш. Тэгвэл ингээ бүгднийг Google дээр хадгалаад чи Google байхгүй болчихвол яана дуусаа ш. Google алдалцаа тэгээд дуусаа. Ямар ч гэсэн өнөөдөр энэ Identity Management Day буюу олон улсын ийм өөрийнхөө цахим одоо пассворд identity-га зохицуулж сурах, зохицуулах, сайжруулах өдөр юм байна. За баярлалаа. Улаанбаатар хотод 7 цаг 20 минут болж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таныг сонсож байна гэсэн үрээр тагаар интернет эмнэлэг хамтран ажиллаж байна. За интернет эмнэлэг хавдраар өвдсөн тэдгээрийн хүмүүс болон тэдгээрийн гэр бүл зориулж мэдээлэл өгөх сонирхсан асуултанд хариулах 5 удаагийн за үн төлбөргүй нээлт удирдлагыг зохион байгуулж байна. Хавдраар онцлогдсон хүмүүс хаана хандах уу, дараагийн шинжилгээний онцлогоо яг юу байх уу, төлбөр мөнгө нь хэд болох юм бол, ямар хоол идэж, ямар дэглэм барих ёстой юм бол, за хавдраар онцлогдсон энэ гэрийн гэр бүлийнхаа үнтэй яг яаж харьцах уу, сэтгэл санааг нь яаж өргөх үү гэд маш олон асуудал байдаг шүү дээ, дагалдаад гарч ирдэг. За тэгвэл дээрх асуултад хариулах нээлттэй удирдлага интернет эмнэлэг дээр болох гэж байгаа. За болж байгаа гэж хэлж болно. Яа тэгэхээр өнгөрсөн 3 сарын 28-ны баасан гарагт 15 цагаас эхний өдрөлг нь болоод дууссан. За одоо хамгийн ойрын өдрөлг гэх юм бол 3 хоногийн дараа буюу 4-р сарын 11-ний баасан гарагийн 15 цагт элег цөс нойр булчирхайн хор тавдрын оншилгоо, эмчилгээ, хяналт гэсэн сэдвэр болох юм билээ. За тэгвэл үргэлжлүүлээд 3 дахь өдрөлг
4 сарын 25-ны баасан гарагийн 15 цагт хөх умаа хүзүү өндөвчний хор тавдрын оршилгын эмчилгээг хяналт гэсэн сэдвээр бол 4 дахь өдөрлөг уушиг голтын хор тавдрын оршилгын эмчилгээг хяналт гэсэн сэдвээр 5 дугаар сарын 9-ний баасан гарагийн 15 цагт харин 5 дахь өдөрлөг бол бусад төрлийн хор тавдар оршилгын эмчилгээг хяналт гэсэн чиглэлээр 5 дугаар сарын 23-ны баасан гарагт 15 цагаас тус болох нэ. За тэгээд хавдар гэдэг бол маш хэцүү мэдээ байдаг гэр бүлтэн. Тэгээд энэ тохиолдолд яахаа мэдхөө байлцдаг. Тэгэхээр интернет эмнэлгээс үн төлбөргүй энэ мэрэгжлийн зөвлөгөө өгж байгаа бол туйлын талархах ууштай үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Дашранд нь интернет эмнэлгийн хамт олонд баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нар 77 техник 1111 гэдэг дугаараас авна. 77 техник 1111 харин фэйсбүүкээс интернет хоспитал гэж хайгаад гарч ирсэн хуудсыг дагчаараа цаг тухайн мэдээллүүд ороод тань сануулад явах болно. Интернет цэгийн гэсэн вебсайтад хандаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас авч болно. За манай нэвтрүүлэгтээ таныг сонсож байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллалаа. Баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр түүхэн дурсан алдартай хүн хин бэ? Хэдүүлээ нэг дуу сонсоодох ёо. Нэг аюу гоё дуу сонсоодох ёо. Би монгол хүний ярих гэж байгаа юм. За. Баране талын зэрэглэнд сүмбэрлэд тайгманорын ховоне тэнгэрийн хэлэнд цаваад цаад авчи гарсан чулуумын адаганд хөдрөөд За ийм дуучны талаар өнөөдөр танилцуулна. Манайхан бүгдээрээ таньж байгаа бох комментээр нэрийг бичээд ихэлсэн байлээ. Хоолойг сонсоод би бас дотроо одчлаа хэн байж болох лээ гэд өөрийн дуучдаас бодож ирсэн. Яг бас баримжаад байна шүү гэл. Монгол улсын болон Мөрөөд улсын гавьяач жүжигчин Чингис хаан отонд дуучин BBC Cardiff дэлхийн шилдэг дуучин шалгаруулах хуралдааны шилдэг дуучин Ганбаатарын Ариун Баатар өнөөдөр хэдүүлээ түүний намтартай танилцах нэ. Яа бид нар BBC-гийн тэр одоо нөгөө тэгэхэд чи нөгөө Монгол хүний уужим сэтгэл гэдэг тэр дууга дахин мэлэмрүүлсэн шүү тэндээс гадаад хүмүүсийг нэг монгол залуу урьдчихэд ингээд яагаад юм гэдэггүй би үг нь ойлгохгүй гэхдээ бүр ингээд нэг сэтгэл хөдлөлчлээ гэдэг. Яг үнэ. За тэгэхээр дэлхийн сонгодог урлагийн тайзтай Монголын баритон хэмээх нэрээр дуудуулж яваа дуучин Ганбаатарын Ариун Баатар 1988 оны 4-р сарын 8-нд Төв аймгийн Баян Үнжүү суманд мэндэлжээ. За өнөөдөр тэгэхээр 37 нас хүрч байгаа гэж хэлж болно. Танд төрсөдрийн мэндийг хүргэе. 3 хүүхэдтэй айлын дундхан юм байна. Нэг ахтай, нэг эмэгтэй дүүтэй. За багнаас нь бол яг л жирийн хүүхдүүдийн адилаар хураг ишиг адуу малтай хөөцөлдөж зоргол харихны ингэрт өнгөрсөн байдаг. Харин 5-6 наснасаа хураг ишиг хариулж байсан бол арай томроод томрох үеэсээ буюу нэг 7-8 наснасаа моринд ирэмгий болсон гинэ. Хурдан мориунаад овооны наадмыг өнгөлж исэн, сумынхаа наадамд айраг төрөө авч исэн, усад хүртэл нэлийн дээгүүр чагсаж исэн ийм хүү юм байна. За тэгсэн багаасаа өсвөлөн биетэй гинэ. Одоо ч гэсэндээ бид нэр харахад маш гоё өндөр хангар биетэй шүү дээ тий. Багаасаа өсвөлөн биетэй байсан учраас арай эрт унаач хүүхдийн тоноос хасагдсан. За тэгээд дуучны сурагч нас нь гэх юм бол 100 мод хотын 10 жилийн дунд сургуульд өнгөрсөн гэж хэлж байна. Тэгээд яг энэ үеэсээ хөгжимд дурлаад уран бүтээлч замлан эхэлсэн төвхтэй гинэ. За ангийнх найз Дэлдэн Гана гэж хүү ээжээ. За. Дэлдэн Гана Ариун Баатар найзыгаа маш сайхан дуулт юм аа урлагийн үзлэгт оруулаач гэж багштай анх санал тавьж исэн юм байна. За ингээд анх удаа ангийнхныхаа урд завхан гол гэдэг дуу дуулснаар нүур хагарсан төвхтэй гэж өөрөө ярьсан мөлий. Тэгээ энэ үеэс урлагийн үзлэгтээ байнга төрүүлэх болсон сургуулийн авраг дуучин гэх үнэмлэх өөрчлөх болжээ. 100 мод хотын хүмүүн зохицолбор сургуулийг 2005 онд төгсөөд цагтаа болохоор шийдсэн гинэ эхэндээ.
Хүүгийн мөрөөдөл бол цагдаа болох. Тэгээд цагдаагийн академид шалгалт өгсөн боловч хараахан тэнцээгүй юм байна. Тэгээ ингээд нөгөө хүүхэд насных нь гинэн мөрөөдөл замхарсан учраас ер нь жоохон сэтгэлээр унаад гундуухан явж исэн чинь миний хүү сайхан дуулт юм чинь урлагийн хүн болоо гэж аав ээж өөр нь зөвлснөөр дэлхийн давцан руу тэмүүлэх дараагийн замдаа орсон гэж хэлж байна. За ийхүү соёл урлагийн сургуулийн босгоор алхаж орсон. Анх Монгол улсын гавьяач жүжигчин Бань Тогшийн шав болж исэн ийм түүхт юм байна. За ингээд соёл урлагийн сургуульд орчлоо. Маш сайн зохиолын дуучин болно доо гэж өөрийгөө бодож исэн гинэ. За гэтэл соёл урлагийн сургуульд ороод урлаг гэдгийг бүр үнэхээр ойроо сэтгэл зүрхнээсээ мэдэрч эхэлсэн учраас дуурийн урлагт татагдах болсон байна. За ингээд хичээлээ үзээд явж идэл 2 дугаар дамжаанд харамсалтайгаар Бань Тогш нөөд болсон. Тэгээд ингээд гавьяат маань амьдралын шаардлагаар сургуулиар орхиод хүрчээ. Сургуулиар орхисон үедээ юу хийдэг байсан гэхээр таксинд явдаг байсан, жимс зардаг байсан, бараа зарж амьдралаа залгуулдаг байсан. За тэгээд нэг удаа таксинд явж исэн чинь түүний амьдралыг үнэхээр бүрэн өөрчилсөн гэж хэлж болохоор үйлчлүүлэгчтэй танилцжээ таксин дотор. За тэр үйлчлүүлэгч нь цагдаагийн ерхий газрын сүлд чуулганы дараг хурандаа гаваасран байж. За. Маш гайхалтай их нэртэйгийн хамт маш олон гайхалтай дуу бичснээр бид нар гаваасран таньдаг тийм ээ. За ингээд хурандагийн зөвлснөөр за мөн өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дуудлагаар цагдаагийн сүлд чуулгад шалгалт өгөөд тэнцсэн байгаа. За энэ үед чуулган дараа гаваасран хурандаа за чи нөхөр минь сургуулаа заавал төгсөн шүү гэж үүрэгцсэн юм байна. За. Эргээд соёл урлагийн сургуульд ороод ичний ангийг төгсжээ. 2009 онд байсан баха. Хүний нэрээ бас хувь тавилан гэдэг бас сони юм аа. Таксинд явж байгаад хувь тавилан өөрчлөх тэр чухал хүнтэй уулзаж таардаг тий. Тэгээ өөрийнх нь хүсэл мөрөөдлийн дагуу биш үү тий. За тэрээр чуулгад зөвхөн дуучин байгаагүй. Төрийн албан агчийн нэгэн адил давхар үүрэг биелүүлж исэн харуул манаандаа гарна эрүүлийн ажилд хуваарлагдана үүргийн онц сайн биелүүлдэг ажилтан байсан. За харин сонин цэгмээ сайтад өгсөн ярилцлаган дээр нэгсэн байлээ. За. Дөнгөж 18-19 наснда энэ чуулгатай амьдрал хувь заяагаа холбосон тэр чигээрээ ололт гэж дүгнэж байна. Учир нь эр хүн болсны хувьд төрийн сүлдэндээ тэргүүндээ залж мөрдөс зүгээд дээд албан тушаалтан болон ард иргэдээ хүндлэн гэдэг хувь хүнийх нь төлөвшөлт олон дэвшилтэт зүйлийг авчирсан. Түүнээс гадна цагдаагийн амьдрал түүнд нарийн цаг барих, хүнд хэлсэн амлалтаа биелүүлэх ёс зүйн зарчмыг сургасан гэж энэ сайтад мэдээлсэн байлээ. За харин цагдаагийн сүлд чуулгатайгаа Бурайдын нийслэл улаан үдэд тоглож илаа. За энэ бие бүрэлдэхүүн Бурайд улсын Дүүр бүжиг эрдмийн театрт энэ бүрэлдэхүүнтэй хамтарч тоглолт хийгээд за ингэ байжсэн чинь түүнийг үнэхээр гой хоолойтой юм гэдгийг анзаараад юу асан юм бэлээ. Оросын албаны улсын Санкт Петербургийн Маринский театрт за улмаар Бурайдын Дүүр бүжиг эрдмийн театрт ажиллах гараа нь эндээс эхэлсэн гэж үздэг юм бэлээ. За харин 2015 онд дэлхийн дуурийн урлагийг өмгөөлж дэлхийн дуучны тунхагладаг Чайковский олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол улсаа төлөөлж оролцсон. За ингээд анх удаага эх орондоо тэргүүн барийг шагналыг авчирч дэлхийд данстай дуучин болсноо 2015 онд батлан харуулж ижээ. Энэ он түүний хувьд айгүй чухал он гэж хэлж болох юм билээ л дээ. Айгүй ер нь бол дэлхийд дахина дүүрийн дуучдыг тодорхойлдог гол 2 тэмцээнд орж хоёуланд нь тэргүүн барийг авсан он гэсэн. Энд одоо Санкт Петербургт болсон тэмцээний бас яг чиг тавин үдчихсэн юм байна. Фигаро гэдэг дуугаар одоо Оросууд чи ер нь бас нэг тийм жоохон ер нь суурьтай л да Чайковский бол агуу том тэгээд нэг өөртөө тийм дөөрийн суурьт болохоор ч юм уу одоо монголчуудыг магадгүй зүгээр надад төрсэн мэдрэмжээр доошоо харж байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээд ингээд нэг монгол залуу гарч ирчихэл Фигаро дуулна гэхээр бүгд тэр одоо яах нь вэ гэж ингээд нэг тийм жоохон тийм байдалтай гараад тэгснээ ингээд дуулаад эхэлсэн чи бүгдээрийнх нь царай нэг юм ингээд гайхаад үе энэ юу болоод байна? Юу болоод байна ингээд өөрчлөгдөл. Тэгсэн. За энэ уралдаа яг ямар учиртай гэхээр дэлхийн 186 орны 11 сая үзэгч. За энэ үзэгчид 1 цаг 29 минутын турш үргэлжилсэн энэ тэмцээнийг үзэхдээ Ариун Баатар Рахманиновын нууцлаг үдшийн аниргүй болон Чайковскийн гэлийн хатныг дуулсан юм байна. За энэ дуучны хоолойг тэгээд тухайн үед нь бол дэлхий биширсэн өргөн удам тал нутагт төссөн монгол хүний хоолойг үнэхээр гайхалтай юм аа гэж дүгнжиж магтцааж гисэн байлээ л дээ. За үүний дараагаар Их Британийн Кардиф хотноо 2 жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулагддаг BBC Cardiff Singer of the World гэдэг энэ тэмцээнд дахин төрүүлж амжилттай баталгаажуулсан гэж хэлж болно. Ийхүү дэлхийн хамгийн нэр хүнд
зэрэглэл өндөртэй тооцогддог 2 тэмцээнд төрүүлсэн анхны Монгол дуучин гэж дэлхийн дүүрийн урлагийн түүхэнд нэрээ мөхөлсөн ийм гавьяатай өмнө аа. За тэгэхээр энэ уралдаанд оролцохдоо ер нь гавьяатын хувьд бол уралдаан тэмцээнд олон улсын тэр тусмаа олон улсын уралдаан тэмцээнд оролцохдоо Монгол бүтээлээ дуулах маш сонирхолтой байдаг гинэ. Ер нь тоглолтын 40 гаруй хувийг нь Монгол бүтээл эзэлдэг гэж шүү. Тэгээд энэ нь дэлхийд Монгол урлагийг сурталчлах том боломж гэж хардаг учраас би ийм хүсэл мөрөөдөл тээдгээ гэж өөрөө ярьсан мэлээ. Харин тэр нэг BBC Cardiff Singer of the World гэдэг энэ тэмцээнд бол Монгол дуугаа дуулнаа гэж анханасаа өөрөө зорж исэн. Тэгээд энэ зорилгоо биелүүлсэн. Нэгдүгээр төвөрт бол Жансан Нарган буюу өөрийнхөө багшийн Чиний минь нүлмэс гэдэг энэ романсыг. За хоёрдугаар шатанд Шарав багшийнхаа Монголын тал навдаг дууг дэлхийн тайзныг ашиглуулсан. За тэгээд олон жил урлагийн шүүмжлэгч хийсэн мэрэгжлийн шүүгчид түүний дуулахыг сонсоод нулимсаа барьж твчээгүй гэдэг зарим маань энэ тоглолтыг маш сайн санаж байгаа шиг байна. Тэгээд тухайн үед Монгол дуучин маань одоо Монгол гэж ямар орн байдаг, тэнд одоо ямар агуу хөгжмийн зохиолчид байгааг дэлхийн сондорт хүргэж чадсан гэж бас шүүмжлэгчид үзэж байгаа. Түүний хоолойг юу гэж дүгнжсэн гэхээр ингэсэн. Салхи шиг намуухан тэгснээ гинт хүчрэхэг бүрэгд далавчаараа агаар зүсэж байгаа юм шиг гэж олон улсын шүүмжлэгчид түүний хоолойг үнэлдэг байна. Зөөрлсөн гэсэн. За ингээд 2018 онд Авьяаслаг монголчууд шоуны шүүгчээр ажиллаж байсныг бид нар бас мэднэ. Энэ шоуны шүүгчээр ажиллаад сүүлийн шатнуудад өөрөө үзүүлбэрээ үзүүлсэн. Энэ үзүүлбэр дээр Монголын тал нутгаа бас дуулсан байдаг шүү дээ, тийм ээ. Аримбаатар 2011 онд клиникийн нэрэмжит олон улсын тэмцээнд төрүүлээд 23 наснда гавьяа жүжигчин цол тэмдгээр шагнуулж исэн. 23 наснда ч гавьяатай болно гэдэг бүр гайхалтай гац тий. Харин 2016 онд Чингис хаан одон хүрсэн юм бэлээ. Тэгээд Монгол улсын болон Бурайд улсын гавьяа жүжигчин Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамны гавьяаны төлөө медалаар шагнагдчихсэн. За гавьяа тослон талаараа өөрийнхөө фэйсбુક хуудсанд бол маш сонирхолтой нэгэн постыг оруулсан байсан л та. Би нэг уншиж сонсогчтой хүргэе гэж бодсон. За Түүний амьдралын талаар маш олон зүйлийг өгүүлэх пост санагдсан шүү. Хүмүүний амьдралд хизээч нугардаггүй, хугардаггүй далай тэнгис шиг их илбэрэл хайр гагцгүй эцэг эхээс л гардаг баха. Ээжтэй. Ээжээ та бол миний мэдих хамгийн мундаг эмэгтэй, амьдралын амаргүй олон нуучаанд бүдрэлгүй, төвчээр хатуужил зааж бидний төлөө яаж тэмцэж ирснийг хүн зүрхээрээ мэдэрдэгэ. Харь оронд хөлсөө туслуулж олсон хэдэн төгрөгөөрөө үр хүүхдүүдээ сургууль соёлтой, хүний дайтай яваасаа гэсэндээ яаж хуруу хумсаа хуглан байж зүтгэлээ. Тэнд байхдаа та минь ээжигээ алдаж, амьсгалах агаар үгүй мэт бачуурч, гунигт уу гашуу, өнчрөл хагцал үзснийг хүүн одоо ч бодож сэтгэл сэмширдэг. Бидний төлөө явж байгаа шүү дээ. Миний ээж чинь өндөр бямба гэж нутаг усандаа дуудагдсан ёстой нэг сайхан бүсгүүчүүдийн нэг байсан. Одоо ч тэрл хэвээрээ. Би гавьяат олцоод ээж рүүгээ уцтаад ээж итгэж өгдөггүй. 23 наснда шаглуулсан болохоор ер нь ээж гэлтгүй хүн амтан итгэхгүй хэцүү байсан л да. Ээжээ хүн гавьяат олсон. Одоо миний ээж их орондоо хүрээдэрээ хүн жаргаана гэхэд ээж би очих юм бол та нарыг маань хинт хижээх үү гэж ярьж илаа. Удалгүй ээжигээ Монголд авчирсан. Онгоцны буудлаас буугаад ирэхэд нь хараад айсан. Жоохон хүүхчиг жижигхэн нуруу нь монитсон өмсөж зүсэнд хүртэл хичнээн жил өмссөн юм бэ гэж бодогдмоор хуучирчсан нүтэн цаашаа гүн орж ядаргаанд орсон байлаа. Тэр үеэс миний хичээх шалтгаан хөдөлмөрлөх хүч зорьсноо биелүүлэх гэж зүтгэдэг унган зангийн минь уяас алдуурсан да. Баг байхын л аав ээжигээ улаан хевсэн дээр алхуулнаа. Би мундаг дуучин болно. Жоохон л хүлээчихгээ дуулж өгдөгсөн. Тэр үед амьдрал хүнд Төв аймгийн 100 модод орж ирээд удалгүй өөрийн хашаа байшин байхгүй айл айлын хашаанд 5 хантаа бариад л амьдардаг байж илээ би тэд. Гэхдээ тэр 5 хантай гэрээс би одоогийнхоо замналыг мөрөөдлийг олж авсан юм. Аав ээжтэй амлсан амлалтандаа хүрсэн Чингис хаан одонг гартахад улаан хевсэн дээр алхуулаад ардаас нь хараад хүүн хэлсэндээ хүрсэн шүү гэж дотроо өөртөө хэлж үлээ. Хүүн одоо ч дүрлцэж байна, хийж бүтээхийн хүслэндээ улмал автаж байна. Амьдрал заавартайгаа ирдэггүй болохоор алдаж, онож, уйлж, дуулж хүний хорвоод амьдралыг өөрийнхөөрөө зураад л явж байна. Амьдрал хаяа хэцүү санагдах юм аа ээжээ. Гэхдээ би танд ингэж хэлэх ирэхгүй ч хаяа гомдоодог мөнхүүгээ өршөөгөөрэй бурхан минь. Та хоёрынхоо тунгалаг үрээр өрсөд нь үдий зэрэгтэй яваа шүү. Хязгааргүй хайртай да. Ээжээ хүүн тандаа. Аавда дараа нүгээд байна гэж бичсэн бэлээ. Тэгэхээр
Ер нь маш олон ярилцлагуудыг энд бивэнсэн. Тэгээд хүүхэд насныхаа тухай, амьдралынхаа тухай бичсэн, ахуйнхаа тухай бичсэн ярилцлага өгсөн айгүй цөөхөн байсан. Харин Facebook-ыг нь гүйлгэж явж байгаад энэ постыг зөвшөөрлөг аваад уншчихлаа. Зөвшөөрөл авч амжаагүй. Гэхдээ олон нийтэд хандаж бичсэн байсан учраас ер нь бас ингээд олон нийтэд уншихад зүгээр гэж бодсон. Тэгээд нэгэн тал одоо ярилцлаганд өгөөгүй зүйлүүд, утга агуулгууд энэ постоор дамжигдчихсэн учраас аваад уншчихлаа шүү. Гоё юм бэ. Би зүгээр сая ингэж л бодлоо л да. Хүнд ингээд төрсөн өдрөөр чам төрсөн өдрийн минь төрхий гэхээр нэг тийм сонирн биш гэх юм уу? Яг хүлээж авна. Гэхдээ хамгийн одоо гайхамшигтай төрсөн минь төрх харга бол ээжд нь баярлаа гэж хэлэх. Одоо чиний төрсөн өдрөөр ээжд нь та цэцгийг төрүүлсэнд баярлаа гэж хэлж байвал энэ хамгийн гоё байдаг. Юм шиг надад санагддаг. Тэгэхээр бас Ариун Баатрын ээжд нь бас төрүүлсэн сайхан үг төрүүлсэнд баярлаа гэдэг. Давхар дамжуулдаг. Дэлхийн давцанд Монголын нэрийг дуурсах ийм хүү төрүүлжээ та. За Ариун Баатар одоо Буряди Марийскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаа. За энэ хугацаанд урлагт дурлж хүлээ олсон гэж ярилцлаган дээр өөрөө хэлсэн мэлээ. Тэгээд театрын уран бүтээл хэрхэн бүтдэг, түүний ард одоо ингээд маш олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилдаг. Театрын дуучин зөвхөн дуулаа зохисгүй жүжигчний уран чадварыг эзэмших ёстойг мэдэрч байна гэж бас ярилцлаган дээр хэлсэн байдаг бол за үүнээс гадна тэрээр Английн хатан хааны ордонд дуулсан ийм хүн юм бэлээ монгол хүн. Тэгээд хатан хаан түүний хоолойг бишрээд гэд уулга алдаж маш их талархснаа илэрхийлж исэн ийм түүхтэй. За ингээд Монголын дөрвөн урлагт алдарт баритон хоолойтой гэдгээрээ мэдэгддэг Ариун Баатар 2013 онд 2 хүүхдээ ээж Туяатай гэрэлсэн жогсоод 2 тишээ болсон байдаг. Ингээ 2016 оноос жүжигчин Баярмаатай амьдарч 2 хүүхдээ эцэг их болсон. Ийм хувийн амьдралын намтартай. Тэгэхээр маш олон гайхалтай дуунуудыг бид нар мэддэг штеп. Тэгээд яг ингээд намтрыг нь судлаад үзсэн чинь маш олон их сурвалжууд байсан, маш олон ийм юунууд байсан л да. Ярилцлагууд байсан. Тэгээд тэр ярилцлага болгон дээр зүгээр татагдаж хэлж байгаа зүйл нь гэдэг юм бол сошиалор нэг хэсэг бол манай хүний нэр хүндийг үнэхээр унгаасан, үнэхээр хэцүү зүйлүүд тохиолдсон. Гэхдээ энэ бол хүний амьдралд тохиолдог зүйл. Энэ зүйлээсээ би маш их зүйлийг сурсан. Юу болох юм байна, юу болохгүй байна гэдгийг ялгаж ангилж сурсан. Тэгээд алддаггүй хүн гэж бол байхгүй. Алдаан дээрээс суралцдаг хүн гэж байгаа. Тийм учраас цаашдаа хичээгээд явж байгаа гэдэг ийм утга агуулгатай ярилцлагуудыг бол маш их өгсөн билээ. Цэгийн хамгийн дуртай дуу нь ямар дуу вэ? Би тэр нэг отгон жаргалтай дуусан Сүрж байлдгүй тавилангийн киноныхон дуунд дуртай. Тэгээ энэ дуунд хоёулаа бүр үнэхээр гоё дуулдаг. Отгон жаргал хүн билүү биш үлээ. Ямар ч байсан тэр Сүрж байлдгүй тавилан гэдэг киноны дуунд үнэхээр дуртай. Тэгээд 2024 онд ямар уран бүтээлүүд хийж ин гэсэн яг уран сайхны киноны дууг нь дуулсан билээ. Энэ нь болохоор Балхаж явган үгээр бичсэн нэг дуу байсан. Ямар дуу байлаа? 2024 оны хамгийн шинэ дуу гэж хэлсэн шүү. Тэгээд яг өөрийнх нь YouTube хуудас руу орох юм бол 9.9 мянган дагагчтай баг 10 мянган дагагчтай юм хуудас элээ. Гэхдээ хуудсан дээрээ бол зүгээр дууртай холбоотой өөрийнхөө тэр дүүрийн хэсгүүдийг бичлэгийг тавьдаг болохоос яг өөрийнхөө уран бүтээлүүдийг бол айгүй цөөхөн тавьт юм бэл. Аргүй ямар дунд дуртай нэрээ? Үгүй яг би бол тэр нөгөө BBC-гийн Cardiff-ийн уралдаанд дулсан Монголын талнутаг тэр одоо үзүүлбэр их онцгой байсан юм шиг. Миний бас яг миний хувь хүний хувьд тийм онцгой мэдрэмж авсан гэх юм уу? Тэр дэлхийн тавцан дээр яг ингээл Монгол дуучин Монгол дуугаа гаргаад тэгээд дэлхийн урлагийн том шүүмжлэгчдийг сэтгэлийг хөдөлгөнө гэдэг нэг тийм онцгой бас давхар одоо бахархах мэдрэмж төрүүлжсэн мөч байсан юм байна те. Тэр л их тийм тодхон үлдсэн дахин л болж игэл хаяа сонсцдаг. Тэгэл нэг тэр одоо үзэгчдийн байгаа тэр юуг нь үзэхээрээс их гоё байдаг штэ. Реакшнийг харах юм. Надад бол ингээд үнэхээр мундаг хоолойтой учраас аюу яагаад гэдэг нэг юм гоё аархаж бярдаж дуулаад байгаа юм шиг. Бас нэг таалагддаг дуун гэдэг юм сүүл нөгөө өр Монголын дуучин Тэнгэргойтой дуулсан байсан штэ. Тэр дууг бас ингээ хоёр талаас дуулаад хоёр өөр бичлэг. Гэхдээ хоёр өөр хүний арга барилаар хоёр өөр хүн дуулж байгаа учраас бүр үнэхээр гоёсэн. Ариун Баатар дуучны хувьд бол ингээд хоолоогоороо бүр ингээд үнэхээр аархаж бярдаж ингэж дуулсан бол Тэнгэргойн хувьд бол ингээд нэг юм эвлэгийн хоолоогоор эвийг нь маш гоё зөөлөнд тааруулж. Тэгээ энэ хоёрын хослол бол тэр дуун дээр үнэхээр гайхалтай харагдсан гэж би боддог. Тэр дуун бас үнэхээр нэг хэсэг олон дахин давтамжтай сонсон дуун юм байна. Сүрж байлдгүй тавилан гэдэг энэ дууны дууг
киноны дуу Эрдэнэ туулгатай дуулсан юм байна. Нэрээ тийм. Маш гоё дуу шүү. За, Аавда гэдэг дуу нь үнэхээр гоё санагддаг гэж байна. Энэ Аавда гэдэг дуу нь бол түүний дуунууд дундаас бүр хамгийн их үзэлттэй дуу нэлээ. Үнэхээр ч гоё дуу нь л та. Тийм үү, тийм. За, Улаанбаатар хотод 7 цаг 41 минут нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлье. За, хурдан хэмнэлтийн амттай Red Panda түргэн олны газар хамтран ажиллаж байна. За, Red Panda бол Хятад сүлжээ хоолны газрын төсөл гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан амттай, чанартай, хамгийн гол нь хямд үнэтэй, за мөн тав тухтай найрсаг орчинд үйлчлэгээ үзүүлэх зорилготой байгууллага. За, тэгэхээр зорин гэрс үйлчлүүлэгчдээ мартагдашгүй жинхэнэ хятад амтыг мэдрүүлнэ, тийм ээ. За, бусдаас ялгарсан олон төрлийн хөнгөлөлт, урамшууллыг санал болгож байгаа Монголын хамгийн том шилдэг хятад түргэн хоолны сүлжээ ийм ресторан байгаа даа. Тэгэд Улаанбаатар хотод бүртгэлтэй ийм ресторан байна сонноос. Одоо нөгөө хамгийн анх манай нэвтрүүлэгтэй хамтарч ажиллаж байхдаа нэг л салбартай байсан бол 3 дахь салбараа нээчихсэн биз дээ. За 12 сарын 21-ний өдөр нээлттэй хийсэн. Тэгээд бидний анхны салбар бол Ярамгийн Номин Аград байрлаж байгаа байсан бол 2 дахь салбар нь Таван богдын эсрэг талын Номин United 2 дахь салбараа нээсэн. Харин 3 дахь салбар нь Их Дэлгүүрт салбараа нээсэн юм байна. Ойрхон салбарт болсон байна. Би ч одоо Ярмаг хотлоо очих нь дээ гэж бодоод байсан. Одоо ойрхон ирсэн юм байна. За тэгэхээр зарим ирсэн бүх үйлчлүүлэгч мартагдашгүй жинхэнэ хятад амтыг амлаж байгаа. Тэгээд төргөн шуурхай найрсаг гайхамшигтай орчинд та хямд үнэтэй юм чанартай бүтээгдэхүүн авах боломжтой, хэрэглэх боломжтой тийм. Улаанбаатар хотод хүргэлттэй гэсэн шүү дээ. Тэгсэн 45,800 төгрөгөөс дээш худалдаа авалтанд хүргэлт өгнө гэж байна. Тэгээд өмнө нэвтрүүлгээрээ ярьж байхад Red Panda-тай холбоотой нөгөө сонсогчийн сэтгэл манай лайвнд орж ирсэн л дээ. Ингээд ер нь гэр хороол руу хоол захиалахаар хэрийн газар хүргэж ирдэг юм гинэ. Харин Red Panda бол хүргээд иржсэн. Тэрэнд нь би маш их баярлсан гэдэг ийм сэтгэл ирсэн байсан. За тэгвэл юу яасан бэ? Ирж үйлчлүүлэх юм бол үндсэн хоолой амталсан будааны хамт 15,888 төгрөгөөр за 15,900 төгрөгөөр худалдаж авах боломжтой гэсэн үг юм шүү дээ. Харин үндсэн хоолн дээрийн амталсан будаа, өндөгтөө дахианы ясны шүл, шанцтай мантун бууз, ундааны хамт авах юм бол ерөөсөө л 19,900 буюу 19,888 төгрөгөөр худалдаалдаг байна. За та Red Panda Chinese Express гэдэг Facebook-аас хайгаарай. Аль бисний Facebook пэйж нэгэ ороод хоолны зис болон мэдээллүүдийг аваарай, лайк дараарай. Харин утсаар шууд хүргэлт таамаар байвал 70 17 17 юм байна. За чийжлэхэд тун амар 70 17 17. За баярлалаа. Facebook-с Red Panda Chinese Express гэж тайчин инх юм бол аль биесний хуудас гараад ирнэ. Манай нэвтрүүлэгтээ хурдан, хэмнэлттэй, амттай Red Panda түргэн олны газар хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Аавда дууг наадмын нээл дээр анх удаа сонсоод уйлж байсан маш сайхан дуу гэсэн байна. Хамгийн сүүлд гаргасан дуу нь эх орноосоо явж чадахгүй нэ гэдэг дуу гэж сайн баяр Бацуух бичсэн байна. Тий өчигдөр би яг нэг сонсч ирсэн. За тэгвэл би Монгол хүн гэдэг дууг Тэнгэрватад болсон байдаг шүү дээ, тийм ээ. Сая нөгөө ингээд юу одоо ингээд өчигдөр түүний талаар маш их мэдээлэл бэлдээл ингэсэн юм байна, тэгсэн юм байна, ингэж ярина да гэжсэн. Тэгснээ тэр нөгөө Facebook хам постыг би ингээд уншаад ерөөс ингээд нүдэнд үйл явдал харагдаад ингээд сэтгэл амар сонирн болоод тэрөөс ингээд нэвтрүүлэг рүү анхаарал хандуулж чаддгүй. Сонирн болоод хоолой зангираад харин тий. За манай цэгийн амархан өөр нэмгэн амархан сэтгэл нөгөөдөлдөг онцлогтой. Тий ер нь ингээд нөгөө нэг хин нэгний талаар ингээд сонь сэтгүүлээс уншихоо шал өөрөдөг. Харин өөрийнх нь тэрний хэлсэн үгнүүд бүр сэтгэл зүрх рүү бүр илүү гүн ороод байдаг. Тэгээ саяны энэ пост нь бол үнэхээр уушж байгаа мөртлөнгөөсөө давхар тэр нэг үйл явдал ингээл нүдэнд харагдаад айгүй хэцүү байсан надаа. Гэтэ бас үнэхээр гоё бахархалтай байсан. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг хүргэлжилж байна. Бүгдээрээ дараагийн болонлог орноо. 4 сарын 8 дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж исэн бай тухай бүгдээрээ яриа. За энэ өдөр 2003 онд Springtails Колумболо гэдэг ийм төрлийн одоо шавж гэж хэлж болно. Гэхдээ энэ шавж биш бүр шавж үүсгэхээс тусдаа салахаас ч өмнө үүсчихсэн төрөл зүйл гэдгийг олж илрүүлжсэн өдөр юм байна. За энэ утгаараа маш том одоо биологийн шинжилгээ ухааны том өдөр гэж бас явдаг. Олон ингээд өмнөх бодож исэн бодлуудаа эвдэлдэг гэх юм уу. За ийм өдөр юм байна. 2024 онд нодин Америк нэгдсэн улс болон Мексик, Канадад бүтэн сар хэртэлт болсон. Тэгээд энэ маш онцгой нарны хэртэлт болсон. Тэгээд маш онцгой тийм үзэгдэл дахин ингэж болсон. Бас олон хүмүүсийг гайхшруулсан өдөр гэж явдаг юм байна. За надад хамгийн сонирхолтой энэ өдөр болсон үйл явдал бол 1820 он байсан. За
1820 онд Грекийн одоогийн Грекийн Мило гэж арал байдаг. За Мило гэж арал дээр энгийн Йоргос Кентратос гэдэг ийм одоо тариачин хүн ийм юу яаж исэн байгаа юм. Хан барьж исэн босгож исэн. За ханыг ингээд чулуугаар босгодог шүү дээ. Энэ тэндээс чулуу хайжгаад нэг чулуу авах гэсэн чинь дотроос нь нэг ийм агуур юу л өрөөлөө дагуулж орсон гэх юм. За энэ дотор нь ийм хөшөө байсан. Гандган хөшөө. Бүтнээр шахав. За энэ одоо олдвор бол дэлхийн түүхэнд хамгийн сонирхолтой олдруудын нэг. За арал дээр явжгаад 2100 жилийн өмнөх Венусийн хөшөө Афродита гэж ярьдаг Венусийн хөшөө олсон байгаа юм. За энэ бүр ингээд гайхалтай ололт 1820 онд болоод энэ одоо Венус де Мило гэдэг юм хөшөө олсон байж тарж байгаа тийм. За тэгээд 2100 жилийн өмнөх гэсэн үү? Тийм энэ Грекийн үед баригдчихсан одоо босгосон хөшөөг гандган хөшөөг олж таарсан. Энгийн нэг одоо тариачин. За энэ тэгээд гол нь гарын гэхдээ нэг юм асуудал гэдэг юм байна. Олохдоо гартаа олсон байж магадгүй зөөх явцад гар нь хугарсан байхаа гэж бас хүмүүс үздэг юм байна. Одоо энэ харж байгаа зурган дээр бол яг голынхан дээр зурган дээр хоёр гар нь хоёлаа байхгүй шүү дээ. Гэхдээ яг нөгөө нэг баруун талд нь харагдаж байгаа зурган дээр нь бол гарын залгацсан байна. Тэгэхээр энэ дараа нь нэмж хийсэн гар юм уу эсвэл тухайн үедээ салгацсан байжгаад тэгээд олоод залгсан гар юм болов. За Афродитагийн хөшөө бол хэд байдаг. За тэр тусмаа Грекийн эллинизмын үед одоо хийсэн хөшөө бол байдаг хэд байдаг. Энэ дундаас бол яг бидний олсон гэдэг байгаа Венус Мило арлаас олсон Венус бол бас маш алдартай. Энэ гаргуу нагаа. Гаргуу энэ. За энэ Луврын музейд байдаг алдартай Венусийн хөшөө гэж хэлж болно. Жилд 7 сая одоо үзэгч ирж үздэг гайхалтай энэ бүтээлийг зөв зүгээр явж байгаад нэг тариач олцсон байгаа байхгүй юу. Гэхдээ энэ олон сонирхолтой үйл явдлууд энэ дээр бас давхцсан. За нэгдүгээр Лувр 1815 онд одоо 1800 онд Луврын музей Медичигийн Венус гэдэг тийм алдартай бас яг төстэй юм одоо хөшөөтэй байсан. За тэгсэн чинь Италийн засгийн газар буцаад хураагаад авцсан. 1815 онд энэ одоо манай бүтээл энэ чи Итали бүтээл гээд авцсан байгаа юм. За ингээд Лувр их тийм одоо дээрлхүүлсэн юм шиг нэг тийм хоос оргиод хамгийн чухал бүтээлүүдийн нэг алдчихад сонирм байсан чинь 1820 онд яг 5 жилийн дараа ийм зүйл олдсон. Гэхдээ энэ бол тухайн үед бол Отманы эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан. Грекч нь одоо Отманы эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан. Мило арал дээр байдаг явж исэн нэгэн Франц офицер их орондоо энийг авчирна гэж зориод тэгээд тэр одоо арлын удирдлага Отманы эзэнт гүрний удирдлагад хахуул өгч хагаад энийг нь авчирч Луврт авчир тайсан дүүхтэй юм. Одоо энэ Венусийн одоо Милогийн Венус бол юунд байгаа? Луврт байгаа. За ингээд эргэн ирэлт хийсэн гэж хэлж болно Лувр. За нэг талаас нөгөө талаас нөгөө олсон хүн бол одоо энэ Йоргос Кентратос гэдэг энэ хүн ууг нь бол ийм том олдор олоод бас мөнгө олчмоор штэ. Юу ч олоогүй. Нэр нь ерөөсөө цухас дуртад өнгөрдөг тийм археологийн олдор олсон хүн гэж түүхэнд алдаршсан байдаг юм байна. Зүг. Сонирхолтой юм тий. Тэгэхээр 1820 оны 4 сарын 8-ны өдөр гэж ойлгож болох нь тий. Пабло Пикассо бол энийг олцоод за Милогийн Венус бол гаргуу мөртлөө дэлхийг эзэлсэн цорын ганц эмэгтэй гэж хэлсэн байдаг юм. Нэрэл тэгж хэлж болохоор шүү дээ. За энэ төрөд манай нэвтрүүлэг өндөрлөг цай болжээ. Таныг сонсож байгаа гэсэн урайтаар интернет имлэг хамтран ажилласан. За мөн хурдан хэмнэлттэй амттай гэсэн урайд байгаа Red Panda түргээ олонний газар хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 8 цагаас радио мэдээг үлээн онцороо 8 цаг 10 минутаас та бүхэн нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Баярлалаа Аргуна. Баярлалаа Цэцэг.